Түүний өмнө энд хүрэлцээрсэн сэтгүүлчтэй шинэ үндсэн хуулийн баярын мэндийг хүргэе. Бүх нийт үзэгчид Монголын ард түмэндээ ч гэсэн шинэ үндсэн хуулийн баярын мэндийг хүргье. Тэгээ өнөөдөр манай Чингисийн эзэнт Монгол төрийн бас байгууллага үндсэн хуулийн талаар ямар байр суурьтай иргэд яаж оролцох ёстой. Энэ байр суурийг бид нэр тодорхой бөгөөд орчин шинжлэх ухаанчаар хандаж мэргэжлийн улс төрийн түвшинд байр суурийг илэрхийлэх гэж байна. Тэгээ одоо манай төрийн бас байгууллагын тэргүүн даваад орж байна. Үгэлээ. За бүх Монголынхаа ард түмэнд шинэ үндсэн хууль батлагдсан энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргье. За энд ирсэн хүрэлцэн ирсэн сэтгүүлчтэй мөн энэ шинэ үндсэн хуулиар өөрсдөө бүрэн дүүрэнд сэнгэлж иргэний нийгмийн агент байх тэр үүргээ биелүүлэхээр эрмэлзэж соён гэгэрүүлэх энэ үйл ажиллагаанд өөрийнхөө жинхэнэ сэтгүүлчийнхаа үүргийг гүйцэтгэж гүйцэтгэхээр ирж оролцож байгаа юм л та бүхэнд бас талархаж байна. Ингээд дөрөвдөг засаглалын үүргийг та бүхэн үндсэн хуультайгаа хамтарч хийх ёстой. За ингээд та бүхэнд бас давхар баяр хүргэж байна. За ингээд бид үндсэн хуулийн талаар манай Чингисийн эзэнт Монгол төрийн бас байгууллага ямар байр суурьтай байд юм бэ? Манай байгууллага ямар өчтэй юм бэ гэдгийг биелж байна. Тэгэхээр манай Чингисийн эзэнт Монгол төрийн бас байгууллага 2011 онд 1 сард байгуулагдсан. За тухайн үеийн улсын шаардлагаар байгуулагдсан. 2007-8 онд бид үндсэн хуулийг Монгол улсыг ярьж чаддгүй байх үед үндсэн хуулиар ард ирдээ соён гэгэрүүлж ирсэн. Үүнээс хойш бүх хүмүүс бүх байгууллагууд үндсэн хууль руу анхаарал чиглүүлж ирсэн юм аа. За энэ явдлыг бол бид нар бас талархалтайгаар та бүхэнд бас мэдгэж байна. За ингээд 2001 онд бид 11 онд бид нар төрийн бас байгууллага байгуулсныхаа дараа улсын их хурлын гишүүн 76 тухайн үеийн 76 гишүүн за мөн Монгол улсын ерөнхийлөгчид хандах бичиг өргөх бичиг шаардах бичиг тулгын шаардах бичиг өгч байсан. За энэ өгсөн асуудлаар бид өнөөдөр ингээд сонин гаргаж байгаа юм. Иргэн гэрүүл ахуй төр гэсэн энэ сонин гаргаж. За энд яагаад энэ сонин гаргасан, яагаад ингэ нэрлсэн юм? Үндсэн хууль маань энэ тавьсан асуудал бол иргэний нийгэм байгуулах асуудал маань хаа байна вэ? Иргэний төр байгуулах асуудал хаа байна вэ? Эрх зүй төр байгуулах асуудал хаа байна вэ? Энэ үндсэн хуулийг дагаж мөрдөх асуудал хаа байна вэ? Энэ асуудлуудыг бид хөндөд тавиад ийм замаар ийм зүйлүүдийг хийх ёстой гэдэг санаануудыг өгч тулгаж шаардсан юм. За энэний дагуу бас зарим төрийн удирдлага маань ялангуяа ерөнхийлөгчөөс зарим нэг эхний нааштай алхмуудыг хийж ирсэнд бид аль биесээр бас талархаж байгаагаа юуны өмнө илэрхийлье. За ингээд Монгол улсын энэ үндсэн хуулинд Монгол улсын 1992 онд анх баталсан үндсэн хууль байж байгаа. За энэ үндсэн хуулийн эзэн хэн бэ гэдэг дээр асар их асуултууд яригддаг. Тэгэхээр үндсэн хуулийн хэрэгжилтийг хянах түүнд хяналт тавих гол эрх бүхий байгууллага альва улс оронд үндсэн хуулийн шүүх буюу манайхаар бол үндсэн хуулийн цэц байдаг. Тэгтэл энэ хуулинд маань харамсалтай тэрийг яг оновчтой зааж өгч чадаагүй байна. Гэхдээ эзэн хэн бэ гэхээр их хурл бий болсон юм чинь. Би эзэн гэж ингэ дайрах гэдэг. Тэгээд дайрч ходог барьж энэ тэндээс мессеж хийж өөлж огтлж шоолж авдаг. Тэгвэл энэ дээр үндсэн хуулийн хин дээр юу гэж заасан байна? Монголын ард түмэн бид гэж байгаа. Ямар нэгэн байгууллага асуудлыг 5 асуудлаар зааж өгөөд үндсэн хуулиараа тунхаглан зарлж байна гэж хэлж өгсөн байна. За энийг ингээд хамгийн сүүлд нь энэ хуулийн маань баталгааж бэлэгдлэр баталгаажуулж өгсөн тухайн үед ажиллаж исэн ардын их хурл байж. Ардын их хурл. За энэ хурл бүх Монголын ард түмний санал асуулгыг 2 жил явуулаад ардын их хурл бэлэгдлийн төдий энийг баталж өгсөн. Энэ бол бэлэгдлийн асуудал. Би яагаад бэлэгдлийн төдий гэж байгаа гэхээр хуульчлах ёстой. Энэ хуульчлах асуудлыг ардын их хурл хийж ирсэн. Монголын ард түмэн энийг яг хууль болгож өөртөө 2 жилийн турш оролцож ярилцаж босож ирсэн ийм хууль. За тэгэхээр энийг өөрчлөх асуудал эзэн хэн бэ гэдэг асуудал яригдж байгаа. Эд цаг. Тэгэхээр энэ үндсэн хуулийн гол эзэн бол Монголын ард түмэн бид өөрсдөө юм. Аливаа уламжилт үндсэн хуулийн өдрүүдээр би өнөөдрийнх шиг ийм олон сэтгүүлчд анхаарал татж байгааг би хараагүй. 3 жилийн өмнө бид хийжсэн, 2 жилийн өмнө хийжсэн нодын хийж чадаагүй үндсэн хуулийн өдрөөр энэ мэдлэгдүүдийг. Тэгэхээр энэ ард түмэн гэдэг маань өөрсдөө
үндсэн хуулийн гол тунхаглагч эзэн, гол одоо хэрэгжүүлэгч эзэн, гол оролцогч эзэн, гол удирдагч эзэн, гол иргэнийхээ төрийг байгуулах эзэн, түүнд хяналт тавих гол эзэн юм. Гол эзэн. Тийм учраас энэ байдлыг бол Монгол улсын үндсэн хуулийн хамгийн нэгдүгээр бүлэгт нь Монгол улсын бүрэн эрхт байдлыг оруулж өгсөн байж байгаа. Бүрэн эрхт байдал. Тэгэхээр Монгол улсын бүрэн эрхт байдал гэдэг юу хэлдэг юм бэ гэхээр нэгдүгээр засгийн бүх их ард түмний мэдэлд байх хэлж байна. Яагаад вэ? Тухайн улс орн бүрэн бусадтай харилцах бүрэн бие даасан эрхтэй, хил хязгаарын дотор тусаа тогтсон эрхтэй, аюулгүй байдалтай, тэрийг хамгаалах, хадгалах боломжтой ийм байхын тулд засгийн бүх их ард түмний мэдэлд байдаг. Тэгэхээр засгийн эрх зөвхөн парламентд байдаг, засгийн газарт байдаг, ерөнхийлөгчд байдаг, шүүхэд байдаг гэж ойлгол энэ эндүрл. Энэ бол төр биш. Парламентыг төр гэж үздэггүй. Шилдэг улс сонгуулийн сонгодог улс төр бол парламентыг төр гэж үздэг. Зөвхөн төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хуулинд тогтоох үйл явцаа гэж үздэг. Тэгвэл төрийн үйл ажиллагаа гэж хэн бэ? Төр нь хэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэгвэл засгийн бүх их ард түмний мэдэлд байна гэдэг утга санаа бол төрийн бүх их ард түмэнд байна гэсэн үг. Тэгвэл энийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр шууд өгөөд шууд бус арга замаар хэрэгжүүлнэ. За шууд хэрэгжүүлнэ гэхээр одоо бид энэ замыг ерөөсөө 92 онд Монголын ард түмэнд ухуулан сурчлаагүй, Монголын ард түмний оюун санаанд суулгаж өгөөгүй, Монголын ард түмний оюун санаанаас хол байлгаж иж шууд бус арга замаар нь төрийг барих гэж оролдсон ийм нөхдөд бидний төрд одоо байж байна. Тэгээ энэний үр дүнд юу болсон гэхээр өнөөдөр энэ төр маань олигарх төр болж хувирсан байж байна. Олигархуудын төр. Яагаад вэ? Зөвхөн сонгуул гэдэг юмар дүргсэн одоо арчлаад аав сан сун шичи ярьсан шүү дээ тийм ээ. Дүргсэн. Бүх ард түмнээс сонгож байгаа дүр үзүүлээд намаас нэр дэвшиж байгаа. Энэ дээр одоо 21-ийн 2 дээр байж байгаа шүү дээ. Бүх ард түмэн шууд сонгоно. Ард түмэн шууд сонгоно. Иргэн шууд сонгоно. Тэгэхээр нам дамжуулан сонгохыг хэлдэг. Тэгээд нам дамжуулан сонгосон учраас бид нам дотор одоо оргинсон олигарх нөхдүүдийн эрх шишгийг хамгаалсан ийм төрийг байгуулсан. За энийг бол олигарх төр гэж нэрлэдэг. Энийг бол ард түмний төр буюу ардчилсан төр гэж нэрлэхгүй. Бүх ард түмний оролцоотой төрийг бүх ард түмний оролцоотой төр гэж хэлнэ. Тэгэхээр энэ шууд бус замаар сонгогдож гарч ирээд төрийг байгуулж ин бид төр байна гэдэг үг утгаар ярьж байгаа энэ үзэл санаа бол зөвхөн олигархсан төрийн үзэл санаа юм. За тэгэхээр шууд төрөө удирдна гэж юу хэлэх вэ? Энд яаж удирдах юм бэ? Жишээ нь та сэтгүүлч гэртээ сууж байгаа ажиллаа хийж байгаа. Энэ хоорондоо төрөө яаж шууд удирдах юм бэ гэдэг. Арга хэлбэрүүдийг энэ сонин дээр бид нар шинжлэх ухаанчаар хэлж өгсөн байж байгаа. Наазах нь иргэн хүний саналаар улсын их хурл хуулиа баталж явах хэрэгтэй. Иргэн бүрийн оролцоотойгоор гэдэг чинь энэ. Иргэн хүний саналаар. Тэр санал хаана гарах хэрэгтэй? Хорооны таны оршин сууж байгаа хорооны иргэдийн нийтийн хурал дээр гарах хэрэгтэй. Энэ санал. Энэ санал тэндээс гарсан саналууд улсын их хурлын бүх байнгын хороодоор хэлцэгдэж тэнд сонгогдсон одоо төлөөлөгчд маань өөрийнхөө харьяаллын дагуу нэгдүгээр, хоёрдугаар байнгын хороодоор энэ үйл ажиллагааг авч хэлцэж хуучлан баталж явах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хурлаа завсарлуулчаад хөдөө орон нутгаар популизм хийгээд явж байгаа. Популизм хийх үндсийг намууд тавьж байгаа. Тэгээ нам бол өөрийгөө иргэний нийгмийн байгууллага гэж ойлгоогүй, иргэний нийгмийн институт гэж ойлгоогүй, энэ зөвхөн олон нийтийн популизм хийх байгууллага гэж ойлгосон харамсалтай нь энд байгаа юм. За тийм учраас энэ бүх алдаанууд мөн үндсэн хуульд байна уу байна. Тэгэхдээ гол заалт нь бол иргэний нийгмийн иргэний төр байгуулна гэдэг асуулт байж байгаа. Тэгэхээр энэ дээр бид хөдөлгөх ёстой. За тэгэхээр одоо бүрэн эрхийн асуудал дээр хүний эрх эрхчлөөний асуудал яриад байна. Ардчлалын шалгуур үзүүлэлтүүд яриад байна. Ардчлалын шалгуур үзүүлэлтийн хамгийн одоо гол зүйл нь эрх зүй төрийн тухай асуудал байдаг. Эрх зүй төр гэж юу хэлдэг вэ гэхээр нэгдүгээр хүний эрх эрхчлөө бол хууль ёсоор баталгаатай хамгаалагдсан байна. Баталгаажсан байна. Тэр нь юу хэлж ийм гэхээр жишээ нь төрийн дур зориг эрх мэдлийг хүний эрх эрхчлөөгөөр хязгаарлаж чаддаг байх ёстой гэж асуулаа. Тэгэхээр үндсэн хуулинд энэ маань тусгагдсан байж байгаа. Тусгагдсан байна. За нэгдүгээр. За хоёрдугаар юу гэхээр эрх зүйт хууль тогтоомжийг эрх зүйг бүгдээрээ нийтээрээ дагаж мөрдөх ёстой гэсэн асуудал байж байгаа. Тэгэхээр энэ асуудал маань бас энэ үндсэн хуулинд байж байгаа. Нэгийн хоёр дээр одоо байж байгаа. За мөн 3 дугаар асуудал юу гэхээр эрх зүйг бүх одоо зарчмууд нь эрх зүйн одоо бүх зарчмууд нь бол хэлбэрлэлтгүй хэрэгжих ёстой.
хэрэгжүүлж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл засаг төрийн бүх эрхэмлэл ард түмний мэдл зайлшгүй байж бодитойгоор хэрэгжих хэрэгтэй гэсэн ийм асуудал байж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр манай одоо иргэд маань нэгдүгээр ойлгоцгүй байж байна. Хоёрдугаар ойлгоцгүйг далимдуулаад олигарх төр маань эдийн засгийн эрхэмлэлийг гартаа авсан байж байгаа. За энэ гартаа авч байгаа байдал маань иргэд биднэрт маш хүндрэл өсүүлж байна. Аливаа одоо үнд зүйл гэж байдаг. Аливаа нийгэм. Тэгвэл иргэний нийгмийн үнд зүйл нь дөрвөн гол одоо үнд зүйл байж байгаа. Нэгд улс төрийн системээр бид өөрсдийнхөө гарт атгаж өөрсдийнхөө иргэний нийгмийг байгуулах, өөрийгөө удирдах тэр үйл явц руу орох ёстой гэдэг асуудал. За хоёрдугаар асуудал нь эдийн засгийн байгууламжийг бид яг өөрсдийнхөө тэр улс төрийн үйл ажиллагаанд зохицуулсан, өөрсдийнхөө улс төрийн оролцоонд тулгуурсан, өөрсдийнхөө амьдралын наазахын асуудал, оюуны болоод материалын хэрэгцээг хангах энэ асуудалд өөрсдийнхөө одоо эдийн засгийг удирдах тэрэнд дасан зохицох үйл ажиллагаа болох хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн эдийн засгийг хараад байхад олигархууд эрх мэдлийг авчгаад тэгээд тэрэндээ дасан зохицох үйл ажиллагааны хуулиудыг ард түмэнд тулгаж байгаа. За энэ байдлаар ард түмнийг бол асар их хурам эрхлэлтийг хийж өстөө 25 жил болоход иргэний нийгэм, улс төрийн үнд зүйлүүд, эдийн засгийн үнд зүйлүүд, соёлын үнд зүйлүүд, нийгмийн үнд зүйлүүдийг уландаа гიშиж зөвхөн олигархуудад үйлчлэлийг механизм болгож хувирсан байж. За тэгэхээр энэ үнд зүйлийг хэрэгжүүлэх явдал номер 1-р асуудал байдаг. За энэ үнд зүйлийг хэрэгжүүлэхийн тулд яах ёстой вэ гэхээр хэм хэмжээний асуудал гэж байдаг. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжоор эрх зүйгээр хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр энэ хэм хэмжээ маань хяналт тавьж чадж гин үү? Тэр шудраг шүүхээр шүүгэж гин үү гэдэг асуудлаар эцэс хэмжигддэг. Тэгэхээр Монголд энэ хэм хэмжээний асуудал үндсэндээ өнөөдөр хэрэгжиж чадахгүй байна. Энэ үнд зүйлийг хэм хэмжээгээр хэрэгжүүлж чадахгүй байгаа асуудлыг бол тогтворгүй байдлыг шилдэг. Тэгэхээр Монгол улс маань 25 жилийн турш үндсэн хууль батлагдсанаас хойш үндсэн хуулиа хэрэгжүүлэхээр 23 жилийн турш тогтворгүй байдалтай явж ирсэн. Одоо энэ тогтворгүй байдал маань улам бүр гүнзгийрч байна. Тэгэхээр энэ гүнзгийрч байгаа нөхцөлд олигархын нийгэм нэгэнт байгуулсан нөхцөлд бид яаж иргэнийхээ нийгмийг байгуулах вэ гэдэг асуудал маань өөрчлөлтөөр шийдэгддэг. За тэгвэл өөрчлөлтийг яаж хийх вэ гэдэг асуудал тавьж байна өнөөдөр. Тэгвэл өнөөдөр өөрчлөлтийг хийхэд хувьсгалын арга гэж байна. Хувьслын арга гэж байна. За хувьсгалын арга гэдэг бол хоёр янз байдаг. Хатуу ширүүн тэмцлийн арга гэж байна. Зөөлөн тайван улс төрийн сонгуулийн арга гэж байна. Тэгэхээр манай төрийн бас байгууллага бол ямагт соён гэгэрсэн зөөлөн сонгуулийн аргаар улс төрийн өөрчлөлтийг хувьсгалыг хийх ёстой гэдэг энэ байр суурин дээр байж ирсэн. Одоо ч энэ байр суурийг илэрхийлж байна. За энэ бол 1-р арга зам. Маш богино хугацаанд одоо өөрчлөлтийг хийдэг арга. За 2-р арга зам нь бол хувьслын арга байдаг. За хувьслын гэдэг нь бол айжуухан арга замаар айжуухан өөрчлөлтийг хийх асуудал байдаг. За энэ асуудлыг Монгол улс өнөөдөр хийж чадахгүй байна, санаачлж чадахгүй байна. За тэгэхээр шинтгэлийн аргыг гуравт нь хэрэгэлдэг. Тэгэхээр шинтгэлийн арга гэдэг маань юу гэхээр хувьсгал хоёроо хийсэндээ туслах аргыг шинтгэл хийж хэлдэг. Яагаад гэвэл зарим нэг доголдсон асуудлууд дээр шинтгэл хийх замаар, шинжилгээг хийх замаар хийгдэг. Өөрөөр хэлбэл нөгөө доголдож байгаа асуудлуудыг үүсгэж хийх одоо ийм арга нэг. Тэгвэл өнөөдөр шинтгэлийн засгийн газар гэж байгуулсан явдал нь олигархуудынхаа доголдож байгаа асуудлыг нөхөх замаар хийж байгаа асуудал болохоос биш, хувьсгал хийгээд иргэний төр байгуулад, иргэний нийгмийн байгуулад энийг шинжилж өөрчлөх алдаагаа засах үйл ажиллагаа биш байна. Шийдлийн гэж нэрлэж байгаа нь өнөөдөр намууд яаж өөрийнхөө эрх мэдлийг алдчихгүй хэвээр нь авч үзэж одоо өөрийгөө хадгалах уу? Яаж зогсох уу гэдэг асуудал дээр төвлөрч байгаа. Тэрнээс энд ямар нэгэн парламентынхаа үйл ажиллагааг иргэний төр болгон одоо өөрчлөх энэ асуудал ерөөсөө орж ирэхгүй байна. За тэгээд энэ бурууга эцэст юу одоо чигч юм гэхэд үндсэн хууль одоо алдаатай байна. Энэ алдаанаас олж бид нар одоо ийм алдаанд хүрч ийн гэдэг асуудал руу чиглэж байгаа. Тэгэхээр үндсэн хууль ийм алдаануудыг огт заагаад огт байхгүй. Үндсэн хууль доголдолтой зүйл бий. Тухайн үеийнхэн коммунист агуулгаар хийгдсэн зарим нэг заалтууд бий. Жишээ нь 16-гийн 10 дээр иргэд өөрсдийнхөө үзэл бодол ашиг сонирхлоороо нэгдэж нам болон бусад олон нийтийн байгууллага байгуулж олно гэж заасан байж. Тэгэхээр нам болон бусад иргэний нийгэм байгууллагыг бол олон нийтийн байгууллага гэж үзсэн явдал энэ нэг алдаа бий. Хамгийн түрүүнд засах ёстой алдаа бол зүгээр харж чадах юм бол олон нийтийн гэдэг хоёр үгийг иргэний нийгмийн гэдэг хоёр үгээр солих асуудал байна. За энийг бүх ард түмэндээ соён гэрүүлж ойлгуулсны дараа энийг өөрсдийн зүйтэй мөнгө үеийг хилцүүлсний дараа үндсэн хууль шинжлэх асуудал. Жишээ нь энэ хоёр үгэн дээр гарч ирнэ. За ийм байж үндсэн хуулийн шинжилгээ асуудал гарч ирнэ. Тэгэхээр үндсэн хуулийн шинжилгээ асуудлыг бид нар дараах одоо 5 зарчим дээр
одоо байх ёстой гэж үзэж байна. За нэгдүгээр үндсэн хуулийн дордуулсан 7 зүйл заалтыг хүчингүй гэж үзэж байгаа. Хүчингүй гэж үзэж байгаа. Яагаад вэ? Ард түмнэр ерөөсөө хилцүүлэв. Монголын ард түмнэр түрүүчийн хоёр жишгээ хилцүүлэв. Энийг өөрчлөх үгүй, энэ 7 өөрчлөлтийг хийх үгүй гэдэг асуулыг эзнэр нь энэ үндсэн хууль заагдсан эзнэр нь хилцүүлэв. Тийм учраас энэ бол хүчингүй. Энэ бол зөвхөн олигарх төрдөө үйлчилж байгаа 7 хүчин зүйл. Тэр төрийн энэ зөвхөн олигарх төрийн л асуудал. Тэрээс энэ иргэдийн асуудал биш. Монгол улсын нийгмийн асуудал биш байх. Тийм учраас бид энийг нэгдүгээр хүчингүй гэж үзэж байгаа. За хоёрдугаарт нааштай сайжруулсан өөрчлөлтийг хийх ёстой. Тэгж байж үндсэн хуулинд одоо дордуулсан өөрчлөлт биш. Нааштай сайжруулсан өөрчлөлтийг хийх ёстой. Нааштай сайжруулсан өөрчлөлт гэдэг нь иргэний нийгмийг яаж байгуулах вэ? Иргэдийн оролцоог яаж жинхэнэ засгийн эрхийг та гэртээ сууж явахдаа, ажиллаа хийж явахдаа яаж засгийн эрхийг барьж явах вэ гэдэг тэр арга механизм руу хийж өгсөн байх ёстой. Ингэж байж нааштай өөрчлөлт болдог. За энэ арга замыг манай энэ сонин дээр маш товч энгийн аргаар, энгийн хэллэгээр ард түмэндээ соён гэрүүлж байгаа шүү. За энийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо жинхэнэ төрөлх засаглал болохын төлөө жинхэнэ энэ үйл ажиллагааг одоо ойлгож, сурталчилж, хэрэгжүүлэх зүйтэй байна. За нэг хоёрдугаар асуулт. За гурав дахь байр суурь маань Монгол улсын энэ сайжруулсан өөрчлөлтийг хийхин тулд бүх ард түмнээ заавал хэлэлцүүлэх ёстой. Бүх ард түмнээ. Өөрөөр хэлбэл энэ үндсэн хуулийн 25 дугаар зүйлээр заасан байж байгаа. Бүх ард түмний ард нийтийн санал асуулгаар асуудлыг шийдвэрлэнэ гэж. Тэгэхээр энэ арга замыг сонгох ёстой. Бас их хурлын хэсэгт нь их хурлын 3/2 энэ асуудлыг шийдэж болно гэсэн заалт орсон байна. Гэхдээ одоогийн их хурлаар 3/2-оор энэ асуудлыг шийднэ гэвэл энэ бүх ард түмний хүсэл зорилго биш байх нь. Биш байх нь. Ийм олигарх төрийн нөхцөл биш байх нь. Тэгэхээр энийг зайлшгүй байх уу? Бүх ард түмний санал асуулгаар хэлэлцүүлэх ёстой гэсэн ийм байр суурийг бид хатуу баримталж байгаа. Хатуу баримталж байгаа. За 3 дугаар асуудал юу гэхээр алдаа гаргаж болно. Гэхдээ алдааг засах ёстой. Алдааг засах ёстой. Тэгтэл өнөөдөр энэ засгийн газар парламент энэ намууд маань өөрөө иргэний нийгмийн энэ төр маань өөрөө иргэний нийгмийн байгууллага биш, өөрөө иргэний нийгмийн институт биш байна. Биш байна. Иргэний нийгмийн институт гэж юу гэдэг юм хэрэг ядахта та нарын иргэдийн нийтийн орол дээр гарсан өдөр тутмын санаачлуудыг хуульчлан туслахын тулд иргэний хөдөлгөөнүүдийг, иргэний нийгмийн байгууллагуудыг татаа олзуудаг, тэдний сонирхлын бүлгүүдийг нэгтгэдэг, тэр саналыг одоо нэгтгэж төрд одоо ажил хэрэг болгож оролцуулдаг ийм нэг иргэний нийгмийн институт гэдэг. Тэгтэл өнөөдрийн төр яаж юм? Иргэний нийгмийн байгууллагынхаа үгийг сонсдоггүй, иргэдийнхаа үгийг сонсдоггүй, зүгээр нэр төдий иргэдийн одоо ёс төдий явцсан утгаар нь иргэдийн саналыг хаяа нэг авдаг ийм явцсан утгаар авч үзэж байгаа. Энэ явцсан нийгэм гэж иргэний нийгэм байдаг. Явцсан альва явцсан нийгэм байгуулна гэдэг бол зорилготой тодорхой зөвхөн нэг хэсэг бүлэг, сонирхлын бүлэг, сонирхогчдын улсыг хэрэгжүүлэх үйл явц байдаг. Тийм учраас бид энийг эсэргүүцэж байна. Ийм алдаатай нөхцөл төр барьж байгаа нөхцөлд алдаагаа ойлгохгүй, алдаагаа засаж мэдэхгүй, алдаагаа засаж чадахгүй, шийдвэр гэж ярьж байгаа энэ нөхцөлд бид нар ийм улсуудаар үндсэн хуулийг өөрчлөх асуудлуудыг өөрчлөх энэ цаг хугацаа болоогүй гэж үзэж байна. Өөрчлөх асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. За 5 дугаарт эрх зүйн төрийн суурь тавигдсан нөхцөлд бид энэ үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярина. Эрх зүйн төр гэж юу хэлдэг юм бэ гэхээр төрийн дур зоргоор хэрэгжүүлж байгаа өөрөөр хэлбэл ард түмний санаа бодлыг хуульч тусгаагүй засгийн газрын юм уу намын бодлогоор их хурл хууль болгож батлаа тэрийг ард түмэнд тулгын хүлээлгэж байгаа. Өөрөөр хэлбэл ард түмнийг боочлох гэсэн үдэл санааны хууль батлагдж байгаа энэ нөхцөлд боолын төр байгуулж яах гэж үзэж байгаа. Боолын төр байгуулж, боолын засаг байгуулж байгаа нөхцөлд бид үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярьж болохгүй. Жинхэнэ ард түмэн өөрсдөө саналаа оролцуулж, саналаа тавьж чаддаг, саналаа хэрэгжүүлж чаддаг, иргэний эрх зүйн төрийн эрх зүйн одоо легал болоод легитим шинжиж байдаг. Энэ де факто гэж байна. Тэгэхээр энийг жинхэнэ де факто өөрөөр хэлбэл ажил хэрэг болгосон, бодит байдал болгосон цагт бид нар энэ үндсэн хуулийг хэрэгжүүлэх өөрчлөх асуудлыг ярих чадамжтай болно гэж ингэж үзэж байгаа. За ингээд анхаарал тавьсан сэтгүүлч та бүхэнд баярлалаа. Монголын нийт ард түмэндээ биднүүсийн энэ соён гэгэрэлтийг дэмжин хүлээн авч өөрсдөө соён гэгэрүүлж асуудалд хандахгүй бол олигархууд санаатай болоод санамсаргүйгээр ойлгосон болоод ойлгоогүй хэлбэрээр бидний үйл ажиллагааг мордуулж ард түмний маань хуурм эхэлж засаг төрийг авч явна гэдгийг та бүхэн ойлгож хүлээж аваарай. За ингээд сэтгүүлчдэд
асуултын цаг үү. Тэгвэл асуулт байна. За яг би одоо сайн хэллээ. Зүгээр одоо яг уу зүгээр үндсэн хуулийг тэдэн хувьтай тийм хэрэгж гэж ярьдаг асуудлууд бол өнөөдөр олигарх төрийн өөрөө үндсэн хуулийн одоо замаар аав сан сүүчгийн одоо хэлдгээр сонгуулийг бид бүхний тэр явуулж байгаа гэдэг хэлбэрээр ч юм уу тайлбарлах гэж оролдож байна. Инхээр бид нар жишээ нь сонгуулийг ингэж явуулж байгаа чинь төрөө байгуулалтаа үндсэн хуулийн дагуу бид сонгуул явуулчихлаа гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр сонгуулийн хуулийг батлах, сонгуулийн хяналт тавих хэрэг нь ард түмэнд байх хэрэгтэй. Ард түмэнд байх хэрэгтэй. Сонгуулийн хороо гэдэг бол төрийн хяналтанд байхсгүй. Ард түмний хяналтанд байх хэрэгтэй. Иргэдийн нийтийн хурлаас сонгогдсон хороодын хэсгүүдээр иргэдийн нийтийн бие төлөөлөө тэр хурлаасаа сонгогдсон хяналт тавьдаг тийм механизмыг ажиллаж байгаа хэрэгтэй. Үндсэн хуулийн 71 дээр тодорхой заасан байж байгаа. Тодорхой заасан байж байгаа. Энийг та нар сөхөөд үзээрэй. Бүх иргэн байгууллага төр үндсэн хуулийн хэрэгжилтийг хариуцна гэж байна. Хариуцна гэж байна. Тэгэхээр үндсэн хууль тэдэн хувь гэж ярих юм бол энэ утгагүй асуудал. Тэд өөрсдөө нөгөө талаасаа аргаараа зэрэг ард түмнийг оролцуулж байгаа тийм учраас 100% гэж байна. Эрхзүү төрийнхөө хүнээс ард түмнийг сонгуулийн хууль хэлэлцүүлэхдээ өөрчлөлтөө хяналт тавихт нь тооцоо тооллого гаргахт нь аршил боловсруулалт нь иргэдийг оролцуулаагүй байгаа учраас энийг эрхзүү төрийнх нь үднээс бол энэ нэг ч хөв биелүүлээгүй 0% гэж үзэж байна. Зүгээр явцсан утгаар нь жишээ нь одоо явцсан утгаараа иргэдийн ардчилсан нийгэм байгуулах гэж нэг үзэж байна. Явцсан утгаараа яагаад вэ? Явцсан утга гэж юу гэж хэлээд байна гэхээр зөвхөн сонирхчдыг оруулж байгаа юм. Сонирхчдыг. Өөрөөр хэлбэл улс төрийг сонгуулийн хуулийг төрийг байгуулах энэ үйл ажиллагаанд намуудыг сонирхж байгаа намуудыг оролцуулах, сонирхж байгаа иргэний хөдөлгөөнүүдийг оролцуулах, сонирхж байгаа иргэнийг оролцуулах саналыг сонсох бол нээлттэй чөлөөтэй юм шиг харагддаг мөртлөөсөө явцсан хэлбэр нэ. Явцсан хэлбэр. Өөрөөр хэлбэл нийт ард түмэнд бодит хэрэг болоход хэцүү. Зөвхөн дөрөс гэсэн байдал нь харагддаг. Ийм учраас энэ явцсан утгаараа гэж ярих юм бол бас нэлээд хувь нь хэрэгж байгаа юм шиг харагдана. Өргөн утгаараа гэж ярих юм бол жинхэнэ иргэн таны эрх ашиг яаж үндсэн хуулинд тусагдаа та өөрөө тэрийг яаж хянаж чадж гин үү? Засгийнхаа эрхийг та 100% барьж чадж гин үү? Эсвэл сонгуулиар ганцхан минут сонгочход эрхээ алдчихж гин үү? Сонгосон 1 минутын дотор сонгож чадсан бол буцаад 1 минутын дотор огцруулж чаддаг, татаж авч чаддаг байх хэрэгтэй. Энэ асуудал нь орж иж 100% гэж яригдана. Наадлаа. За. Өөр асуулт. За ингээд асуулт байхгүй л хэвлэл мэдээллийн ажилчид та бүхэнд өнөөдөр хэвлэл мэдээлэл 4 дахь засаг нь болж чадах ёстой. Хэвлэл мэдээлэл 4 дахь засаг болохын тулд яах вэ гэхээр яг энэ эрхзүү төр, иргэний төр үндсэн хуулийн дагуу яаж иргэний нийгэм байгуулах вэ? Иргэний төрийг байгуулах, засгийн бүх эрхийг яаж ард түмэнд байлгах вэ гэдэг асуудлыг шинжилгээ ухааны хувьд ард түмэнд соён гэгэрүүлэх ажил, мэдээллийг түгээх ажил. Засаг төрдөө энэ дагуу явж гин үгүй гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагаас хяналт тавих ажил. Түүний хэрэгжилтийг яаж хэрэгжиж гин гэдгийг соён гэгэрүүлэх ажил. Энийг 4 дахь засаглал гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ 4 дахь засаглалын үйл ажиллагаанд та бүхнийг идэвхтэй оролцоосоо гэж уриалж байна. Тийм учраас 4 дахь засаглалын иж бүрэн одоо үлгэршээ болсон энэ сонныг бид нар өнөөдөр дэвшүүлэн тавьж байгаа юм шүү. Дэвшүүлэн тавьж байгаа. Тэгэхээр энэ одоо өнөөдөр зөвхөн иргэд төдийгүй. Зөвхөн иргэд соён гэгэрүүлэх төдийгүй. Энэ бүх иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллага, өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг бол иргэний нийгмийн агент байх ёстой. Шинжлэх ухааныхаа ойлголцоор бол иргэний нийгмийн агент байх ёстой. За үүний хажуугаар иргэний байгууллагууд, намын байгууллагууд, төрийн байгууллагууд энэгээр соён гэгэрч үндсэн хуулийнхаа байр суурин дээр төвшөнд гэж ярьдаг. Шинжлэх ухааны хэлээр. Тэн дээр ирэхгүй бол бид нар иргэнийхаа нийгмийн байгууллах асуудлаас нэлээд хөндөй яваад байна. За ингээд та бүхэнд баярлалаа. Пэ таваа.